Залуу лидер нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа олонд танигдаад байгаа. Никл Гамбаа хэмээх содон нэртэй дугуйн брэндийн үүсгэн байгуулагч Ганбаатарын дашнамыг онцолж ярилцлаа. Эргэлдэн хурдлах дугуй шигэ ажил хөдөлмөрийн амт чимтийг хурдлуулан дэвжээж Монголд ундаг дугуйн хөгжлийн нэгэн тод үеийг авчирсан салбартаа манлайлан буу энэхүү залуутай өдөрч таныг одоо уулзуулъя. Намайг Ганбаатарын дашнам гэдэг. Никл Гамбаа гэдэг бол манай аавын нэр. Тэгээд яг тэр нэрээ өгөөд яг ихний хийсэн бүтээгдэхүүн дээр ямар ч гэсэн аавынхаа нэрийг гаргасан юм хийнэ гэсэн зорилготой байжсэн. Тэгээд тухайд нөө Facebook дөнгөж бас сэргэлж эхэлжсэн. Тэгээд Facebook-ийн нэг пэйж үүсгээд Никл Гамбаа гэх нэр өгсөн. Тэгээд тэрүүгээрээ яваал ингээл хүмүүс бол Никл Гамбаа гэдэг брэнд бас одоо бас тодорхой хэмжээгээр хүмүүс мэддэг болцсон. Тэгээд энд хүрдэг болцсон. Одоо тэгээд тэрэн дээр л бид нар яг анханасаа ямар нэр гаргах вэ? Никл Гамбаа гэдэг нэр явуулъя гээл тэгэл тэрүүгээр явцсан. Зарим нь бол яг мэдж байгаа, зарим нь бол яг мэдэхгүй хүмүүс бол энэ бол ийм Монголд хийж байгаа үндэсний үйлдвэр, дугуйны брэнд, тэгээд дугуйны үйлдвэр гэдэг л үг явж. Одоо Никл Гамбаа брэнд одоо 2011 онд анхны 8 дугуй, цахилгаан 8 дугуйгаа хийж байсан гэсэн. Тэгэхээр одоо төдийгөөс өдийг хүртэлх явсан 7 жилийн хугацаанд үйлдвэрлэл хэдэн байр солив хамгийн анхны дугуйн үйлдвэрлэл ямар газар явагдаж байсан юм бол? Анх одоо энэ вокзалын уртал дээр ишгэгийн байран дээр анх эхэлжсэн. Тэгээд дараа нь тэрнээс чинь нүүгээд нэгдүгээр оролт очиод цам гарав дээр манай ирээдүй байх гэдэг. Ирээдүй байхын нэг байранд бас нэг гаражны хэсэг байсан. Тэгээ урагшаа ТЭЦ-4-ийн урталт бас нэг хэсэг байсан. Тэгээд сүүлд манай Апо компани Бацагаах байр өгөөд юмд Даргоны хойтол талхчрийн баруун талд бас нэг хэсэг байсан. Тэгээ одоо яг сүүл нөө Shark Tank-т ороод энэ чинээс одоо манай байгаа байр бол Гацуурт компаниас гаргаж өгсөн байр. Сайн байцгаана Shark-удаа. Намайг Ганбаатарын дашнам гэдэг. Би Никл Гамбаа брэндийг үүсгэн байгуулагч. Өнөөдөр би та бүхнээс 253 сая төгрөгийн санхүүжилт хүсээд компанийнхаа 16%-ыг санал болгож байна. Яг одоо гол нь үнэлгээнд дээр хэтлээ ярив. Яг гэх юм бол 50% гэх юм уу? Та бол 40% гэж бодож байна. 5% одоо хамгийн гол нь ажлын байр байхгүй юм байна. Туризм байр юм байна. Тэгээд технологи байхгүй. Одоо нөгөө өөрийнхөө юугаар хийж байгаа л одоо авах гэж байгаа юм чинь энэ шинэ хөрөнгө оруулалтаар жинхэнэ энэ хийдэг юмнууд авах гэж байна. Стандартаач батлуулаагүй шүү дээ. Стандарт тэгэл ингээл бүх юм нэмэгдээд одоо бол жинхэнэ бүх юм бол шинээр хийгдэх байхгүй. Тийм. За. За. Наснима бид дөрөв ерөөхдөө ярилцлаа. Яг үнэлгээнд дээр түрүүн бас дурдчихсан жоохон өндөр байна гэж тооцогдсон. Тэгээд хүсэж байгаа 253 сая те. 253 сая чинь бид нар 49% авъя гэсэн тийм санал гаргаж байна. Дөрвөн Shark хөрөнгө оруулалтыг санал дээр хатуу зогссон болол та. Тэдний саналыг оролцогч дашням хүлээж авах болов эсвэл татгалзах уу? Ер нь бол чи нөгөө 5%-ийнхаа эзэмшигчтэй 51% буюу эрх мэдлийнхаа багцыг бол аваад үлдчихэж байгаа байхгүй. Явандаа бол чи бүр тэрийг нэмэгдүүлэхийн тулд нөгөө 5% ачууд юм эсвэл энэ бусад Shark-удаас хувь хэмжээг нь буцаа худалдаж авч болно шүү дээ. Ер нь л тэр бол нээлттэй. За би зөвшөөрч байна. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За айгу чадварлаг залуу байлээ. За баярлалаа. За. одоо үйлдвэрийн хөгжүүлэлт хэр явагдаж байна? Өнгөрсөн онд одоо энэ онтой харьцуулбал нэмэгдсэн зүйл. Яг ийм л дээ. Ер нь бол 11 онд бол бид нар үйлдвэрлэл эхлэегүй. Эхлэеч. Одоо тэр бол зүгээр юм сайн дурын одоо юу гэх юм те хоббигоор оч гэдэг юм баг тийм явжсэн үйлдвэр гэж хэлэхэд хэцүү тонгод хөрөнд багцж байгаагүй. Үний уран баг автиркчгүй л бай эхэлжсэн. Тэгэл одоо тэрнээс ч хойш ингээл за нэг амгалгааны машин хэрэгтэй мэн нэг амгалгааны машинтай нэг гар точилтай нэг тастагч мастагч гэдэг ингээл жижиг сажгаар баг сагаар явуулаад эн чинь ингээд урт хугацаанд ингээд
7-8 жил явж иж одоо бол яг бас за жижиг үйлдвэрийн хэмжээнд төгж очиж байгаа. Тэгээд бид нэр одоо л яг ерөөсөө гол хийж байгаа юм маань ерөөсөө тэр үйлдвэрийн хөгжүүлэлт гэж юм л үйлдвэртэй одоо ингээд нэг жижиг үйлдвэртэй болцсон. Энийгээ дахиад томруулаад нэг дунд хэмжээний үйлдвэртэй болчих. За өшөө цаашаа явах юм бол өшөө том үйлдвэртэй болох те боловсруулах гэл холын хараа бол алсын хараа гэдэг юм уу тэгж явж байгаа. Хүн дээр түрүү нөгөө яриад яжсэн бид нар технологийн хувьд одоо энэ жишээлх юм бол бид нар нөгөө хөнгөн цагаан дандаа араамууд хийдэг гэсэн. Хөнгөн цагаан дээр бид нар гадуур нэм карбоноор бүрэлдэхээд одоо карбон тулгаа гэж залуу байна тий. Бас л яг энэ карбоноор яваад дагнаад нэлээд бас мэрэгшсэн. Тэгээ одоо манай бас найз тий одоо ингээд бид нар ч ер нь бол найз нөхдөд хүрээгээр л ажил юмуд явж байгаа шүү дээ. Тэгээд карбон тулгаатай нэлээд бид нар одоо ямар ч 9 сард дагаад нэг юм карбон дугуй Монголд яг өөрсдөө хийсэн. Хөнгөн хамгийн гол даваа тал нь хөнгөн байдаг. Тэгээл бас нөгөө талаараа бол бас технологитой бизнес явуулдаг. За тэгэхээр манай улсад бол ундад дугуйн хэрэглээ бол бусад орнуудтай харьцуулбал бага байдаг шүү дээ. Тэгэхээр та бас яг 2010 онд судалгаа хийж эхэлсэн гэсэн. Тэгэхээр ер нь яг 11 оноос үйлдвэрлэлээ явуулж эхлээд тэр зах зээлийн эрсдлээ яаж тооцоолж байв? Яг үүнд нэг тийм амар тооцоолоо тэгж мэгдсэн байхгүй шүү дээ. Зүгээр ямар ч гэсэн за энэ бол юм хүнд хэрэгтэй юм нэг хийх хэрэгтэй юм байна. Тэгээд дугуйнаас эхлэе энэ бол хамгийн энгийн тэгээд бид нар чинь эхний дугуйнд бол зүгээр жидэг дугуйнууд ч байгаа гэдэг цахилгаан дугуйнууд. Тэгээ яг ер нь тухайн үед нэг юм утаа мутаа гэж асуудал болж ирсэн. Тэгэл за ер нь бол хийгээд эхэлчихэд бас хүмүүс хэрэглэх байх. Ер нь ирээдүйдээ бас нэг юм өөрчлөгдөх байх л гэж тухайн үед л бодож ирсэн. Тэрнээс ч нэг актер судалгаатай юм уу нарийн тооцоо моцоотой эхэлж ирсэн юм бол ер нь байхгүй л дээ. Тэгэхээр хамгийн анх та ер нь үйлдвэрлэлээ эхлэж хахад манай дугуйны хамгийн гол хүний сонгох ёстой нэг шалтгаан гэж одоо юуг бодсон бэ? Бүгд л нийлэлдээ зөвхөн нэг шалтгаанаар одоо хүн бас юм сонгохгүй те олон юм бид нар за Монголдо хийж ийн гэдэг бол мэдээж бас нэг том чухал зүйл. За чанартай байх хэрэгтэй. Монголд хийж байгаа бид нар өөрсдөө хийж байгаа учраас бас чанартай юмнууд хийх хэрэгтэй. За дээрэс нь загвар дизайны хувьд бид нар одоо юу гэдэг нь те бусад одоо орж ирж байгаа дуунаас загвар дизайны хувьд илүү. Дээрэс нь нөгөө маа технологийн гол давуу тал нөгөө хөнгөн цаан гэдэг чинь хөнгөн гэдэг чинь бас нэг давуу тал болчихж байгаа. Тэгэл ер нь олон зүйлүүд л байгаа л. Одоо л хүмүүс ингээл тантай тааралдал аюу гой урмын өнөг их хэлж байна уу? Тий ер нь бас гайгүй нөгөө дуу унж байгаа хүмүүстэй аюух тааралдаг. Тэгэл за ямар байна дуу таалагдж байна уу ямар шуухан байна үйлчлэгээ хэр байна гэж хүмүүсээс гол нь явж иж тэр хүмүүс тэр хэрэглэгч нар чинь гол тэр хүмүүс байхгүй бол бид нар байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс юу хүсэж байна тэр хүмүүст ямар байна гэдэг сэтгэл хангамжтай байна уугүй юу гэдэг бол бас мэдээж нэлээд чухал. Тэгээд яг харж байхад ихэнх уулзж байгаа юм уу яаж байгаа хүмүүс дуу бол гоё байна таалагдж байна хэрэгтэй үйлчлэгээ байна тэгэж яаж байгаа. Тэр нь бол мэдээж хэрэг бас гоё л дуурамтай. Тэгэл явж байхад одоо манай дугуйг бид манай үйлдвэр хийсэн дугуйг хүмүүс надад явж ивэл бид нар ч гэсэн бас гоё л байгаа юм чи. Нэр ер нь гадаад руу дуу хэр гаргаж байна? Бас гаргаж. Яг тийм ганц нэг тий цөөхөн тоглолт. Одоо энд манад нэг Дуламжуу Эрдэнэ чулуун гэдэг нэг залуу байгаа. Мод тарьдаг. Хоёр ч одоо хэдэн онд анх танилцж ирсэн юм те нэлээд дээр үед тэгэл яг би бас нэг юм дугуй мууг гээл нөхөр мод зод гээл те мод тарин World Garden Mongolia гээл тэгэл яг энэ чи одоо Баянзүрх хайхныг ойжуулна моджуулна гээл явж байгаа. Тэгэл тэр үед бол стабитээр би энийг л ойлгодог байсан шүү. Өөр нэг хүмүүс нэг тийм юу яагаал те одоо дэмжээл ингэж яхаас илүүтэйг нөхөр над дээр ирээд за би чам дээр дэмжээ чам дээрээс нэг дугуй хэлье. Гэхдээ энэ чи бол энэ чи Монгол нөхгүй би Германд унна. Тэгээ яг тэр нэг дугуй хийгээд хамгийн анхны баг явж гадагшаа явсан тэр дугуй явсан. Зөвхөн миний бодлоор бол бид нэр биднээс өмнөх үеийн ингээд биднээс суурийг тавьчихсан. Тэр 1900 онд нэг нөхөр модоор хийцсэн. Магадгүй тэрний суур яваад явсаар агаад одоо 1992 онд манайхан халиун хулан гэж монголчууд бас нэг хэсэг дугуй хийжсэн. Тэгээ тэрнээс хойшоо дараа нь бол одоо манай Аттилагийнхан бас яг Монгол брэнд Attila гэдэг брэнд гаргаад яг Монгол дугуй гэдэг энэ чи хийгээд өгсраад энүүдээ одоо хийгээд ингээд явж ирсэн. Сүүлд нь бол одоо хамгийн сүүлд бид нэр манайхны Никлхамбаг 2011 онд тэр хамгийн анхны дугуйтай хийсэн. Хүмүүс бол биднээсээ нэг угсардаг гэж одоо бол ярьдаг. Гэхдээ тэгээд яг үнэндээ бол угсран гэдэг бол бэлэн юмнуудаа авчираад тэгээ угсраад ингээд гаргахыг хэлдэг. Бид нар бол авчираад тэр чин бэлэн юмнууд авчрахаас гадна түүхийд авчираад тэрнийгээ боловсруулад араам хийгээд гагнаад ингээд загвар юм өөрсдөө гаргаад удаад угсралт бол зөвөр нэг л хэсэг хамгийн сүүлчийн шатнд угсралт хийж байгаа байхгүй. За тэгэхээр 2018 онд манай улсад түрээсийн дугуй үйлчлэг бол нэвтрлээ сая 7 сард.
одоо энэ үйлчлэгийн нэвтрээд одоо сар гарan болох гэж байна. Тэгэхээр ер нь түрээсийн дугуй үйлчлэгийг одоо та хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа шүү дээ. Тийм яг юу байт гэдэг төслийг бол нийслэлээ санаачлаад хэрэгжүүлж байгаа гэсэн. Тэгээд улсаас одоо юм бүгд л гэж ярьдаг ч төрөөс дэмжлэг байхгүй, төр дэмждэггүй ингэдэг гэл. Тэр бол яг үнэндээ тийм бодиттой байсан. Бид нэр дугуйнууд хийгээд дугуйнууд чи хэрэглээ хаана гэхэл цэцэрлэг төрөлн дээр байж идэг хүмүүс дугуй унждаг. Тэнд бид нар дугуйнуулж чаддгүй. Одоо болтол. Одоо бас наадмаар аюух тийм дууг гэж тийм. Тэр чинь ингээд монопол эрэхтэй санаа даргац эрэхтэй дээрээ татлалтай хүмүүс л явдаг. Зүгээр энгийн нэг ард хүн тий одоо би зүгээр одоо надад бол ямар нэгэн тийм хамаатан садан гэдэг юм уу ямар нэгэн татал төтлөө болохоор ч юм уу тийм байхгүй. Яг л өөрсдийнхөө ингээл юугаараа яваал ном журмаар нь тий одоо шат дамжлага юу гэдэг бүгдийг үзэл болохоос нь болохгүйгээс нь болох хүртэл явж байгаа. Тэгээд яг бас нэглээ олон жил явсан тэрүүгээр ингээл за биднүүсийг ингэхгүй байна тэгэхгүй байна бид нар дуугаа талбай дээр түрээсдүүлмээр байна гэдэг яриаг бол би маш олон жил хийсэн. Маш олон дарга нар техникийн дэмжинэ гэдэг боловч яг үнэндээ тэгдэг байсан. Тэр нөгөө түрүү ярьжсэн нөгөө бохимдол гээл нэг гэдэг дэмжихгүй байна гээл ингэжсэн. Тэгээд сүүлд нь бодоод яаж ахлаар зэрэг нөгөө талаас нь яг дэгэд талаас нь харъя гэвэл тэр чинь нөгөө бас бидэрт хэрэгтэй ч юм шиг. Одоо түрүүс дэмжихгүй ингэхгүй байна гэдэг чинь ихлээр бол бид нөр өөрсдөө яг нөгөө өөрсдийнхөө чадлаар өөрсдийнхөө хүчээр тэ яг ингээд за бас тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөл явж байгаа. Тийм одоо юу гэх юм бас дэмжихгүй байгаа нэг талаараа бол дэмжлэг болж байгаа ч юм шиг гэж бас сүүлд нь би зүгээр тэгж бодож байсан. Суу Батбол дарга үед бид нарт яг хотод ийм төрөөсийн дугуй явах шаардлагатай байна. Тэндээ санаачлаа төсөл болгоод төсөлтөнд бид нар оролцоод за тэрэн дээр бид нар ийм хэмжээтэй одоо юу гэдэг нь дугуйнуудаа бид нар ингэж чинь иймэрхүү үнэлсээр гарганд хүмүүст хэрэгтэй байна. Үндэсний үйлдвэрлэл явна гэдэг явж иж бас нэлээд гайгүй. Яг үнэхээр бодиттой төрөөс бодлогын түвшинд дэмжиж бид нэр зөвшөөрөл олгоод бид нэр санхүүжилт юм бол улсаас бол юм хотоос нийслэлээс мөнгө авсан юм бол байхгүй хүмүүс бол бас буруу ойлгодог шүү. Одоо татвар төлөгчдийн мөнгөөр дугуй хийгээд гаргаж яана гэдэг. Яг үнэндээ дугуй бол эргээд одоо бид нар хийгээд явж байгаа биднээсээ үйлдвэрлэлээ өргөжүүлж чинь технологио сайжруулж чинь тэ хүний нөөцөө нэмэгдүүлж чинь ажлын байр бий болгож чинь гэдэг ч юм уу. Дахиад нөгөө талдаа бол хотод өөрсдийнх нь одоо зогсоол төгжрөл утаагаар асуудлууд ингэ шийдэж идэг. Энэ дээр оролцож байгаа бүх талууд бүгдэнд нь ашигтай байдаг. Таны хувьд одоо үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө хэдий хэрэг хугацаагаар харж гаргадаг вэ? Жилээр үү, сараар уу? Дээр үед л ингээд бүх юмаа ингээд урьдчилан төлөвлөдөг те урт хугацаагаар төлөвлөдөг гэсэн. Одоо бол яг мэдээж хэрэг урт хугацаанд бол бид нар юм хийн, тийм юм хийн гэсэн ерөнхий юм байж байгаа. Гэхдээ илүү богино хугацааны төлөвлөгөө одоо яг ингээд жижиг дунд одоо манайх шиг жижиг үйлдвэр гэхэд давуу тал нь хурдан маневрлах чадвартай. Одоо за бидэрт юу гэдэг захиалга ийм ажил ороод ирлээ гэвэл байгаа нь одоо жоохон өөрчлөлт янзлаа тэр ажлыг аваад хийдэг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар явж байгаа болохоор яг урт хугацаанд бол бид нар ерөнхийдөө бол за тэр өрн одоо 19 он тийм юм 18 онд бид нар юу байк явуулна 19 онд бол бид нар одоо борлуулалтаа худалдаагаа хийж эхлэн ингээд дараагийнхаа юмнууд тийм юмнууд явна гэсэн ерөнхий юм бол мэдээж хэрэг байж байгаа. Гэхдээ богино хугацаанд бол бас бид нар энэ ч одоо яг Монголын нөхцөл шүү дээ. Манай дээр бол ингээд өнөөдөр маргааш юу болохыг таашгүй тий. Тэгэхээр зэрэг яхаа бидэрт ажил ороод захиалга ороод за хүмүүс ийм хэмжээний юм хийнэ үйлдвэрийн нөгөө үйлдвэрчин бол яг нөгөө тогтмол байнга ажилтай байхгүй бол болохгүй. Тэгэхээр бидэрт бол яхаа богино хугацаанд бол сарын төлөвлөгөө гэдэг чинь богино хугацааны төлөвлөгөө бас байна. Ер нь урт хугацааныхаа төлөвлөгөө бол ерөнхийдөө харж л яаж. Үйлдвэрлэл гэдэг чинь ингээд бүх одоо юу гэдэг түүхийн эдээс өсвөлээд боловсруулалт хийгээд түүхийн эдээ боловсруулад бүтээгдэхүүн гаргаад тэрнийгээ дахин боловсруулалт хийгээд дараагийн шатанд одоо ингээд технологитой ингээд юмнууд нэмэгдэх шингээд яваад эцсийн бүтээгдэхүүн гараад очдөг. Биднээс чинь бол түүхийн эд нь дандаа гаднаас тий бид нар энэ чинь өөрсдөө түүхийн эдээ боловсруулахгүй байна хийхгүй байна гэдэг ч юм уу. Тэр талаасаа үзэх юм бол үйлдвэрлэл яг бүтэн утгаараа бол бас хэцүү. Гэтэ яг мэдээж хэрэг аль болохоор тийшээ хүрхийн төлөө явж байгаа. Харьцуулах юм бол яг мэдээж хэрэг анх эхлэхэд бол юу ч үгүй зүгээр нэг юм хөнгөн цагаан турбо оройл нэг зүлгүүр оройл эхэлж ирснэ бодох юм бол одоо бол мэдээж хэрэг хүний нөөц байна, тоног төхөөрөмж байна, байр байна. Тэ одоо бидэрт бүх төрлийн дэмжлэгүүд байна. Тийм байгаа болохоор зэрэг харьцангуй тэр үетэйгээ харьцуулах нь бидэрт илүү одоо нөхцөл боломж
дээ. Одоо юм хийх юм бол илүү гарцсан байгаа учраас илүү их юм хийх ёстой. Бид нар нөгөө гадны туршлагуудыг аюул сайн авах хэрэгтэй байна. Бид нар нэг бол гадны бэлгийнхүүдийг авна, нэг бол өөрсдөө ингээд эхнээс нь явна гэдэг л нэг тийм хоёр юм байгаад байдаг. Тэгэхээр эхнээсээ явж байгаад тэр чигээр явна гэсэн үг шүү дээ. Эхнээсээ нөлөө яваад гайгүй болоод ойлголттой болонгууд гадныхан яаж явж байгаа юм бэ? Тэднүүсийн туршлага ер нь яаж явдаг? Тэднүүс ер нь ямар шуухан байдгийг гэдгийг бол яалтчгүй сурж юм уу, мэдэж юм уу, үздэг юм уу яа ингээл ямар нэгэн байдлаар тэднүүсээс авахгүй бол бид аягүй цаг хөрөнгө мөнгө алдчихж байгаа байхгүй. За танд ер нь хамгийн том үлгэр дуурайлыг өгсөн хүн ямар хүн байдаг бол? Манай аав. Би бол ер нь яг бүх юм дээр ингээл одоо миний амьдралд ингээл яг баримталж байгаа юм тэгэл хийсэн. Ер нь бол ингээл бат нөгөө хүүхд байхаас өсвөл явсан заасан юм яг л миний хувьд бол миний үлгэр дуурал бол миний аав. Яг ер нь бол манай аав бол өөрөө техникийн айгу техник сэтгэлгээтэй техникийн сонирхолтой янз юм хийдэг байсан. Тэгэл тэр юм л яг боломжлогдож надад бол манай дүүнэртэй бүгд ер нь одоо ч гэсэн ингээл яг техниктэй холбоотой юмуд хийдэг. Ер нь одоо аав тань байдаг уу? Баггүй. Таныг ер нь ийм брэнд байгуулад явж байгааг мэдэх үү? Мэдхгүй л дээ. Нэр манай 1998 онд нас орсон. Тэгээд аавыг нас орсны дараа бол за би яг аавынхаа аавдаа зориулсан ямар ч нэг юм хийн аавынхаа нэрийг гаргасан юм хэл гэж боддог байсан. За ер нь таныг анх Никл Гамба брендийг үүсгэн байгуулаад дугуйн үйлдвэрлэлээ явуулах гэж байгаад хүмүүс бол бүтэхгүй штэ, зах зээл бол хүмүүс бол хүлээж авахд хэцүү штэ гэдээ ер нь ярьж байсан гэсэн. Тэгж хэлж байгаа танд юу гэж бодогдож байна? Гоо яах тэгэл ямар ч гэсэн хийн болно нэлээ хугацаа юм шаардна гэдэг бол мэдчихлээсэн л та. Тэгэл ямар ч гэсэн хийгээд үзэн болно л гэсэн бодолтой хүний үгэнд орсон бол тэгэл хийхгүй л дээ. Үгтэн 7 жил нэг юмаа хийгээд ингээд яваад эн чинь бол ингээд эхнээсээ амжилттай байсан ерөөсөй байхгүй шүү дээ. Эхэндээ олон хүн амтны хараалаад тэл фэйсбүүкээр баахан загнуулаад ингээд бүгд шүүмжлээ. Манайхан ч ерөөсөй бүгд ингээд наа чин бүтэхгүй болохгүй. Энэ нэг эдэн дөмөр нийлүүлж гагнчаад магнчаад тэгэл яваад гэснээр тэр үед бол нэг тэгэж хүмүүс намайг ингэж би ер нь болох юм байна гэж бол ерөөс бодчих. Тэгэл за ер нь бол дуслаа л явна. Зарим хүмүүсийн хувьд бол ингээд шүүмжлэх юм зөндөл гарна л та. Bütнөөсөө хийж байгаа зөвчин байгаа, буруучин байж байгаа. Тэгэл тэгтээ юу ч болж исэн ингээд шамтрахгүйгээр хизээж бууж өгөхгүйгээр цаашаа явна. Одоо тэгэл юу гэдэг нэг асуудал бол тэртээ тэрнгүү гарна. За тэгэхээр залуу лидер гэж одоо манлайлагч хүний хэлэн тийм үү? Таны хувьд ч гэсэн үйлдвэрлэл явуулаад бас нийгмийн тодорхой хэмжээнд нийгмийн тодорхой хэсэгт манлайллыг үүсгээд бас одоо хамт олноо удирдаад явж байгаа хүн. Тэгэхээр ер нь удирдагч хүн ямар зан чанартай байх ёстой байдгийг ер нь та би одоо хүмүүсийг удирдах байгаа юм чинь ингээд өөртөө тавьдаг шаардлагууд ямар шаардлага байдаг вэ? Гэхдээ яг тэгэл одоо үйлдвэр дээр бол бид нар яг надад бол би тэгж бодхоос илүү бид нар нөгөө хийж чадах ажилдаа урдах ажиллаа яг өөрийнхөө ногцнуудаа хийх хэрэгтэй. Тэгээд адилхан ажиллаад тэгээд адилхан хамт явахгүй бол одоо тикинг гэдэг ч юм уу те өөрөө хийхгүй мөртлөө хүнээр юм хийлгээд байдаг гэдэг бол биднээсээ яг миний хувьд бол бас яг арай жоохон юу яахгүй юм сан. Ер нь хамтран ажиллах хүмүүсээ ер нь та хараад ямар шуухан зан чанартай хүнийг ер нь сонгодог вэ? Ер нь та ямар зан чанартай хүнтэй илүү нээлтдэг юм шиг санагддаг вэ? Яг тэгэл одоо удаан ажиллаад эхлэнгүүт чинь нөгөө бие бинийгаа ойлгодог те гарны хэлнэ гэдэг шиг тийм болдог шүү. Тэгэл зөөр мөнгө авах те цалин авах тэдний цалин авах тийм инкин гэдэг юутай бол тэгэл удаан явахгүй л та бас. За таны хувьд бол асар завгүй байгаа хаа. Тэгэхээр ер нь энэ ажлаа зохицуулахад ер нь таны цаг ашиглалт ямар байдаг бол? Нэг актер тийм сөрхий бас супер ашигладаг гэж бас хэлж чадахгүй л дээ. Аль болохоор л ашиглахыг хичээж. Цагийн хувьд бол яг чиний хэлж байгаа шиг ер нь хамаг цагаа фэйсбүүк дээр үрээд яг тэгэл надад би бол яг тэгжлээсэн л дээ. Фэйсбүүк бол хэмжээнд тааруулахгүй бол гар утас ч гэсэндээ одоо яг ингээл биднээс амьдралын нэг хэсэг болсон. Тэрэнд хамаг цагаа өгөх үү эсвэл өөртөө хэрэгтэй те бусдад хэрэгтэй юм хийх үү гэдэг бас бодгол хэрэгтэй биш. Ер нь тэгэл яг гол үнэтэй юм чи ер нь цаг хугацаанд бид нар буцаагаад эргүүлж чадахгүй тэгээд болдож байгаа өнөөдрийн 24 цагийн хэдэн цагийн яг үр ашигтай байх юм. Заримдаа бол ингээл өдөр бол яваал гэдэг яваал гэсэн мөрчлөө ямар ч юм үр дүнгүй байдаг шүү дээ. За тэр нь багасаа техник сонирхолтой хүүхэд байв уу? Ер нь аавынхаа ажил хийж байгааг хараад ер нь энэ тал руу бас сонирхолтой болсон гэдэг та Shark Tank-д орж байхдаа ярьжсэн шүү дээ. Том болоод л та гоё юм зав хийх гэсэн гэж мөрөддөг гэсэн. Одоо ер нь баг мөрөдлүүдээс хийгээгүй үлдсэн баг л тэр л байх шиг байна. Бүр баг байхад манай юунд залуу техникчдийн ордонд нэг юм
дугууланд оролцсон байхгүй. Усан загвар. Тэнд очиод нөгөө тэр чинь нэг юм арай том насных нь тэр чинь одоо би хэдэн за нэг 4 5 дугаар ангид байсан юм одоо. Том ангийнх нь болохоор нэг автозагвар гэдэг яг нэг жижиг юм картингийн машин эдэр гэдэг тэр дугууланд орсон. За тэгээд нисэх загвар сонирхсан нисэх загварын дугууланд дүүрсэн. Хүүхд авах боломжгүй. Тэгээд за үлдсэн ганц дугуул нь усан загвар. Тэгээд усан загварын дугууланд ороод тэнд одоо яг нэг юм хөөсөнцрөөр ихний нэг юм юу хийгээл загвар хийгээл тийм одоо завны жижигрүүлсэн хөлбөрүүд авахгүй. Жижиг тийм юм завнууд хийдэг. Тэгэл хөөсөнцрөөр хийгээл дээр нөгөө юугаа шилэн даваагаа хийгээл наагаал засамлаа нөгөө цавгаа төрхөөл тэгэл зүлгүүртэл яг өөрсдөө юмд хийдэг байсан. Тэгэл одоо карбон гэж тэгэхэд тэр технологич ерөөсө түүхийд нь ондоо болцсон. Яг мэдээж технологи нь сайжирсан. Гэхдээ үндсэн суурь нь тэр шилэн даваагаар хийдэг байсан. Тэр суурь чинь л одоо бол явж байгаа. Бүх хүүхдүүдийнх юм тухайн үед чинь нэг юм жижиг мотортой тэр нэг юм тосоор ажилладаг. Бүх хүүхдүүдийн мотортой гэсэн. Миний мотор болохоор цахилгаан мотортой. Тэгээд нөгөө тэгээ жоохон голол тэр чинь бол яг тухайн үед нэг цахилгаан мотор ч арай жоохон хүч багтай нөгөө юугаар ажилладаг мотор ч юм уу илүү хүчтэй хурдан тий. Тэгсэн чинь тэгээ одоо бодглохлоор зэрэг бас яг цахилгаан мотортой бас тэр үед тийм байсан. Тэгээ одоо биднээс хийж байгаа бүх юм чинь надад цахилгаан мотороор явж байгаа. Тэгэхээр зэрэг бас яг нэг тийм зав хийх мөрөөдөл бол байгаа. За та бол их орондоо үйлдвэрлэл одоо дугуйн үйлдвэрлэл хөгжихэд өөрийн хувь нэмрийг оруулж хичээж яваа. Тэгэхээр бас одоо нийгэм маань одоо бол аюух асуудалтай байгаа шүү дээ. Ер нь сайн гэхээс илүү саар зүйл олон байна. Тэгэхээр ер нь та бас залуу хүний хувьд эдэр насн дээр яваа хүний хувьд ер нь нийгмээс одоо танд одоо нийгмийн асуудлуудаас одоо аль нэгийг нь засах тийм боломж зүгээр олдвол ер нь хамгийн түрүүнд та ямар асуудлыг засах вэ? Боломж бол байгаа гэж бодвол тэгэл хийж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Өөрийнхөө төвшөнд бол бид нэр за энд зөндөө асуудал байна, ийм тийм байна. Тэгэл өөрийнхөө төвшөнд би юу хийж болж чадах уу, яах вэ? Тэгэл хийгээл бас нэг ярихаас илүү хийгээл за харуулах хэрэгтэй, за ямар ч зүйл хийх хэрэгтэй гэж л бодож явж байгаа. Яг заримдаа бол шантардаг юм л та. Ингээл ингэж юм хийх хэрэг байна уу, байхгүй юу те ингээл нэр одоо сая жишээлбэл юу байт гэж түрээсийн дугуй гаргаад амар гоё юм бодож байгаа шүү хүмүүст хэрэг болно ингээл хурдан байгаасаа тэгээсээ гэдэг. Тэгтэл нийгмийн яг хэрэгжилж байгаа хүмүүс бол залуучууд ялангуяа бол аюу гоё соёлтой яг дүрм журмаар нь тэ цэвэрхэн гамтай ингээл хэрэглээ зогсоолоос аваад сул дээрээ тавиал ийм бол ихэнх нь ерөн дийлэнх нь бол байна. Тэгтэл энэ хүмүүсийн хажуугаар ингээд нэг юм тэ зүгээр устгадаг, сүнөөдөг, эвдэлдэг, тэ хулгайлдаг ингээл болох бүтэхгүй юмуд бас аюух байж байгаа хэрэг. Тэр үед ч юм бол яг ингээл манай үйлдвэрхэн бүгд ингээл дугуйнууд эвтрээл ороод ирэхлээрсэн зэрэг бүгд л яг тэгж байгаа. Ямар үүдгүй юм бэ те биднээс хийсэн юм ингээд хүмүүст ингээд гаргаад ийм болгоод хийгээд ингээд тавьчихсан юм зүгээр алах барьж байгаа нүдэд эвдэлж байгаа хүн яагаад тийм хийдیں۔ Тэ ямар учиртай одоо яахлаарэ тийм болдیں۔ Яагаад тэгтээ бид нар бол тэрнийг өмнөд ойлгохгүй. Гэтэ яг тэр тэглээгээд бид нар одоо тэр хүн алхаар биднээсийн дугуй хэдийг ч эвдэлж байна. Бүгдээ нийлсэн ч болно. Гэтэ тэглээгээд бид нар зогсохгүй. Яг ингээд дахиад цаашаа өөрчлөлт хийгээд бид нар нэгэнд хийгээд явна. Тэр хүнд эвдэллээд тэр хүнд инглээ гэсэн ч гэсэн тэр хүн одоо баригдахгүй гэж боддог л шүү. Яг баригдахгүй гэж болно. Гэхдээ тэглээгээ тэр хүндээ өөрт нь одоо ямар үр дүн гарахын тэр хийсэн юмныхаа үр дүн хэзээ нэгэн цагт хүртгэл авах гэж бодож байгаа шүү дээ. Ерөн зүгээр яг техникийн талаас бодох юм бол хулгайлж байгаа хүмүүс бүгд баригдчих. Би нэг хүний мууг үзэл тэрнийг фэйсбүүкээр гаргаад ингээд ахыг үндэ тийм сонирхол алга. За ер нь манлайлагч удирдахч хүн гэхээр ер нь бас бусдаас арай илүү ямар нэг юм дээр амжилттай байх шаардлага бол гардаг баг. Тэгэхээр таны хувьд ер нь амжилтыг юу гэж тодорхойлмоор байна? Одоо манайх тэр үйлдвэр байлаа гэж жишээ авлаа гэхэд тэнд байж байгаа тэ зөвлөх байж гэн, дизайнер зураач байж гэн, тэ үндсэн загварынуудаа гаргаж гэн, тооцооллыг хийж гэн, зургийг болгож байгаа одоо зургийн инженер гэдэг ч юм уу. Тэгэл яг юун дээр ихлээр зэрэг механик инженерүүд байдаг ч юм уу. Гагнуурчин тэ туслахууд бэлтгэгч нар гэл ингээл айгүй ол токерч мокерч гэл айгүй олон хүмүүст нийлж ижлэг бүтнийг болоод тэгээд тэр миний бодож байгаа бол тэр хүмүүс бүгд нийлээд нэг цул баг болоод ажиллаад тэр хийсэн юм нь тодорхой бүтээгдэхүүн болоод тэрийг нь хүмүүст гараад хэрэглээ тэр нь хүмүүний хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангаад явж байгаагаа л амжилт гэж үзэж болох юм болоо тий. Үйлдвэр дээр ч ирсэн гоё юм байна. Дугуй ер нь авт юм уу ч гэж бодох шиг гоё өнгийн
тийм араамнууд гоё харагдаж байна. Нэрээ танаас нэг асуух гэж байгаа нэг юм мартсан юм шүү дээ. Таныг тэрэгэн цэрээгээд нэг дампуурсан гэдэг нэг юм ярьсан шүү дээ. Дампуураас чиглэлтэй ер нь бол яг дампуурнгаа алдсан. Бидний зүр анх би бодохдоо бол за дугуй хийж байгаа юм чинь тэрэгэн цэрэг их бол амархан юм байна. Тэрэгэн цэрэг бол хийж болох юм байна гэж бодож эхэлж ирсэн. Тэгээд нэг эхлээд эхний хийсэн тэрэгэн цэрэг бол мэдээж хэрэг их алдаатай. Тэгээд юу болж исэн. Тэгэл за энийг сайжруулахын тулд яах вэ ихүү гэл тэгээд тэр одоо манай нэг Поги гэдэг найз яг тэрнтэй Погитой танилцал түгээмэл хөгжилгээд тэднийхэнтэй уулзаа тэгээд яг тэдний шугамар Японоос яг тэрэгцрийн үйлдвэрийн мэргэжилтнүүд ирсэн байсан. Тэгээд бид нэр яг хийсэн тэрэгцрээ үзүүлээл тэ за энэ биднээсээ хийсэн тэрэгцэр ямар байна мэн гэл. Тэгээд нөгөөдөл чинь бол өө таанаас наач бол тэрэгцэр биш байна. Тэгээд ийм тэрэгцэр гэж байхгүй. Эхлээл байгаад тэгсэн. Тэгж байгаа. Гэхдээ хамгийн гол юм нь юу гэхээр тэр юм хийдэг мэддэг хүмүүс чинь ингээд за юун дээрээ болохгүй, юун дээрээ алдсан байна гэдэг нь бүгдийг хэлж өгсөн байхгүй. Тэгээд тэрэн дээрээс бид нар аягүй кино сурсан. Тэгээд яг тэрэгцэр дээр гол юм нь бол яг мэдээж хэрэг хүмүүст хэрэгтэй. Тэр чинь бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хийж өгч байгаа. Тэр хүмүүсийн асуудлаас тодорхой хэмжээгээр шийдэж байгаа гэдэг нь бол чухал. Тэрнээс бол бизнес талаа ашиг талаасаа бол тэр бол ямар ч ашиггүй маш их алдагдaltaй юм болж байна. Монголчуудын хувьд гэсэн тэрэгцэр хэлж байгаа хүмүүс ихэнх нь хийгүүд уутай явдаг. Тэгээд тэр нь зөв ингээд харж байхлаар нөгөө цул учраас аягүй их дөргөлт ордог. Манай зам чинь ямар вэ? Тэгээд нөгөө хүний бөөрөнд аягүй муугар нөлөөлдөг. Тэгээд бид нар олон нийтийн төрөөсийн дугуй хийж байгаа. Яг тэрэн дээр бол за ийм хийгүүд дугуй хийж болохгүй байна. Хийгүүд дугуй хийх юм бол унсан хүнийхээ эрүүл мэндэд муугар нөлөөлөх юм байна. Тэгээд эцсийн дүндээ яг нөгөө хэрэглэгч хүндээ дугуйч нь өөрөө тав тухтай хүнд өөрт нь эрүүл мэндэд нь зүгээр тэ сайнаар нөлөөлж явах хэрэгтэй учраас тэр бол хийгүү байж юусоо болохгүй гэдэг айгүй том зүйл. Тэрэгцэр дээрээс ер нь яг баг хамгийн гол үлдсэн юм нэгдүгээр. Ер нь бол эхлэхдээ нэг дугуй хийгээл эхэлдэг. Тэгэл дугуун цаашаа мопед болдог. Бид нар чинь нэг пицца хатын нэг хоол зөөдөг нэг хэдэн мопедууд хийжсэн. Түрүүн тэр нөгөө ажил дээр манай үйлдвэр дээр байгаа нэг мопед дээр бол бид нар одоо тэр чинь баг 7-8 жил онцлоо шүү дээ. Анх хийхэд л хийжсэн мопед тэгэл одоо бол унаал хэрэглэл явж лээдэг. За тэгэл нөгөө тэрэгцэр гээл явж байгаа. Дахиад 4 дугуйтай мотоцикл гээл ингээл нэг юм алхамаар багаар та нэр тэр логоны талаар яриач. Харахаар надад ингээд Монгол хээ шиг эсвэл дээрээс нь харахаар дугуйны яг их араам шиг бүрүүр шиг юм шиг харагдаад байгаа. Ер нь логогоо өөрөө гаргасан уу? Тий яг би өмнө нь бол нөгөө дизайн хийдэг байсан, зураг авдаг байсан. Тэгэл яг логон дээр яг үндсэн лого нь чинь нөгөө хээ Монгол хээ тэ Аз маягийн хээ гэдэг ч юм уу ланц хээ гэж ярьдаг. Тэгээд тэр хийг гаргаад яг чиний хэлж байгаа шиг юм дугуйны янз янзын хэлбэрт юутай. За тэгээд дээрэс нь чинь юуны хажуугаар нь одоо тэр Монгол дээр логоны чинь гол лого ороод дээр нь Монгол бичгээр никл гамбаа гэсэн бас бичиг ордог байхгүй. Тэр Монгол бичгээ битээ нөгөө одоо Баттөмөр гэж мундаг каллиграфийн хүн байсан. Тэр үнээр бас би бичүүлж явжсэн логон дээр бол никл гамбаа гэдэг бичиг. За Ташнам гэдэг хүний амьдралын хамгийн үн цэнтэй зүйлийг та юу гэж тодорхойлох вэ? Тэгээ ер нь хамгийн үн цэнтэй юм бол яг их орон л байх л та. За нэвтрүүлгийн маань нэр бол залуу лидер. Тэр ер нь залуус руугаа хандсан тийм бодлоготой нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр бас яг тань шиг гарааны бизнес эхлүүлэх гэж байгаа. Ямар нэгэн үйлдвэрлэл, ямар нэгэн одоо бүтээн байгуулалт хий гэж бодож байгаа залуустай хандаж хэлэхэд юу гэж хэлмээр? Гэхдээ яг тэгэл одоо стартап гарааны бизнес гэж байгаа чинь бол яг ихэнх нь одоо судалгаагаар гарсан стартапууд ихэнх нь дампуурал явдаг тийм. Яг тэр нөгөө болохгүй байна, бүтэхгүй байна ийм асуудлууд угаасаа зөндөө гарна. Эхлэхдээ ер нь тэрнийгээ тооцоолж явах хэрэгтэй. Юу ч болж исэн бууж өгөхгүйгээр, шантрахгүйгээр эцсийн үзнэ гэсэн зорилготой л эхлэх хэрэгтэй л тийм. За асар их завгүй ажлынхаа хажуугаар урилгыг минь хүлээн авч залуу лидер нэвтрүүлэгт мань оролцсон танд маш их баярлалаа. Тэгэхээр Монгол хүн эх орондоо Монгол дуугаа унаад явах боломжийг бас бүтээж яваа танд өндрөөс өндөр амжилтыг танд хүсэнгэрэй. За баярлалаа. Бас нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та нарт баярлалаа. Нарын бас цаашдын уран бүтээл өндөр амжилт хүсье. За баярлалаа. За залуу лидер нэвтрүүлгийн маань эхний дугаар үзэгч та бүхний хүртэл боллоо. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.